асуулт за баг асуулт алга доо. Энэ нөгөө нэг дарга далдгандаг хаан болсон хүнийг харж даган дуурайдаг нэг ийм хөгийн нийгмийн жишээл харагдаж байгаа юм л да надад. Энд чи зүгээр нэг иргэн гаргаагүй шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч Баттулга гаргасан. Дараа нь Монгол улсын ерөнхийлөгч болсон Хөрсөг гаргасан байгаа шүү дээ. Нэг нь бол тэр шинэ үндсэн хуулийн өөрчлөлтийг үндсэн хуулинд оруулсан өөрчлөлтөн дээр нь одоо гар хөлийн үсгээр зурж баталгаажуулсан итгээд. Нөгөөх нь тэрний идэвхтэй өөрчилсөн хүний нэг. Тэгээ би юу гэж хэлэх гэж байгаа, Монголд хууль ёс гэж юм байхгүй. Үндсэн хуулийн цэцний хүртэл фракцлагдсан. Бид нар ингээд дэлхийг дуурайгаад юм хийж байгаа мөртлөө дандаа дотор нь фракц үүсгэж явдаг. Тэрний хүн энэний хүн энэ ингэж ингээд энэ фракцууд нь юм шийдвэр гаргаж явахгүй. Монголд хууль байхгүй шүү дээ. Хууль алга. Одоо энэ мөнх хөргөл гişүн болох нюанс тийм хэлж байгаа юм тэр. Наадах чинь тэгвэл ерөөсөө анханасаа тэр нөхөр урд дахь нөхөр нь өргөн барьсан. Одоо гомдол үүсгэсний дараа дунд суудлын хуралдаан болоо шийдвэр гаргацсан л шүү дээ. Юу гэж гарсан юм? Үндсэн хууль зөрчиг гаргацсан шүү дээ. Тэг шин хаан гарч ирээд хойш буруу байна. Болиогингүүт нь тийм байна хаан минь. Одоо энэ бол буруу байжээ. Буруу гэж хэлэхдээ бүтэн мянган алдаа хийж. Мянган алдаа хийж. Ямар хөгийн юм бэ? Тэр чин дараачихаа шатныхаа хуралдуулаад ном журмынхаа дагуу юмаа яриад дийлэнх олонх гэдэг ингээд зүгээр процедурын юмнуудыг хийдгэр хийхгүй. Дагаж хууль сахиж биш дагаж юу лээ? Дагаж далтгандаг хулгайч нарын одоо энэ ийм аимшигтай юм Монголыг битүүн нөмрлөө шүү. Бүр үндсэн хууль хүртэл явлаа шүү. Одоо үнэхээр харамсалтай байна. Би одоо Монгол алга болж энийг хэлж байгаа. Юу үлдчихэ? Хэдэн дарга нар үлдчихэ? Тэднийг дагаж тэдний даалгавар юм уу захиалгыг биелүүлдэг хэдэн хүнд ажиллаж байна? Цэц байхгүй. Тэгэл цэцээрээ тоглол зодтол ноцолдол. Тэгэл одоо манай хаан юу маргааш юу гэж хэлэх юм бол тэр л тэгэл хууль болох байхад тийм ээ? Эсвэл явуулт. Ийм нийгэм байгуулахын тулд бид нар яваагүй шүү. Арай хэтэрч байна. Манай хууль зүйн 1021 гишүүд бол бас юмд хууль зүйн үдлээс наантай цаанд ханддаг. Би бол яг жоохон практик амьдрал талаас нь хилдэг та нарт. Тэгээд та нар минь цаанд тунгааж үзээрэй. Одоо ийм заваан цэцтэйгээр Монгол улс цааш явах боломжгүй шүү бас. Эдгээр бол одоо энэ дахиад 6 жил хөрөлсөх зогссон шийдвэр гаргах байх. Би тэр цаад агуулгыг нь бол яриаггүй. Үндсэн хуулийг зөрчил гаргачихлаа шүү дээ. Яг л тэр мөнх хөргөл гишүүний хэлдэг үр дагавар үлдчихэд байгаа. Үгүй гаргачихсан. Тэгснэ. Үгүй. Татад авцсан учраас бид нар ингээд давхар яхаараа манай их хурлын тогтоол өгч болгож байна. Ийм бантан хутгаад байна. Энэ бантан хаанаас байвалдгийг гэхлээр зарчим байхгүй. Хууль засгалдаг улс биш. Хөв хүмүүс хаад ноёд маягийн нэг юм нөхдүүд гарч ир засгалдаг болсны яруудад жишээ манай их хурлын хууль зүйн 1020-ын маань энэ дээр улс төр янз бүрийн ярихгүйгээр энэ хууль дүрмээ мөрддөг, сахидаг, биелүүлдэг ийм л болгоё. Би бол санкцыг мэдэхгүй. Энэ үндсэн хуулийн цэцээр харах хэмжээ авалт.